За сайн байцгаана уу? Өнөөдрийн сэдвээр та бүхэндээ манифест гэж юу вэ? Яагаад бид манифест хийх хэрэгтэй вэ? За үүнийг хэрхэн үр дүнтэй хийх тухай ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр өөрийнхөө кейсээр эхлэхэд за би өмнө маш их зүйлийг нэг дор хийх гэж хичээдэг. Маш их хичээл зүтгэж гаргадаг байсан. За энэ болгонд миний тарих надад чи хангалтгүй байна. Улам илүү хичээх ёстой. Бити зүгээр суугаад бай гэж хэлдэг байсан. За ингээд анзаараад эхлэх үед үйлдэл болон бодол маань хоорондоо зөрчилдөөд байгааг анзаараад үүний нэгдмэл болгохын тулд манифест хийж эхэлсэн байдаг. За ингээд хийгээд ирсэн чинь улам илүү урам зоригтой, зорилго маань тодорхой, өөртөөгөө харьцах харьцаа маань сайжирч эхэлсэн. Тэгэхээр үүгээр манифест яаж ажилладаг вэ гэхээр таны оюун ухааныг урьдчилсан биелдээд алхам бүрийг чинь төсөөлж хэрэгжүүлэхэд бэлэн болгодог. Тэгэхээр манифест гэдэг нь зүгээр нэг бодож тэр бодлууд бэлэн гэж найдах зүйл биш. Харин таны оюун бие сэтгэлийг тань биелдээд хүссэн зүйлээ олж авах алхмыг хийхэд тань туслана гэсэн. Тэгэхээр зөв манифест хийснээр өөртөө итгэлгүй байдал, сөрөг сэтгэл, сөрөг сэтгэл хөдлөл, жижиг зүйл төвлөрөх байдлыг арилгана. За таны дарих мэдрэлийн систем, сэтгэлээ биелдээд үйлдэл хийхэд урамшуулж бэлэн болгож өгч юм гэсэн. За хүсэх манифест хийхийн ялгаа юу вэ? Жишээ нь санхүүгийн бие даасан байдлыг хүсэж гэнэ гэж бодъё. Хүсэх нь таны дутагдлыг сануулдаг. Жишээ нь би суглаанд хожмоор байна гэдэг нь таны мөнгө дутагдаж байгааг сануулна. За харин манифест бол та юу хүсэж байгаагаа тодорхой зарлаад тэр зорилгодоо хүрэх алхмуудыг эрч хүчтэй хийхэд бэлддэг. Тэгэхээр хүсэх нь найдах нь гадны хүчин зүйлд итгэж байгаа бол манифест нь таны доторх хүчийг төвлөрүүлж хүссэн зүйлээ олж авах алхмыг тань хийхэд туслана. За манифест хийх энгийн алхмыг зааж өгье. Тэгэхээр үүнийг та өдөрт 5 минут, за хэрэг хүсвэл 5 минутаас илүү хийсэн ч болно. Тэгэхээр өөрийнхөө яг тэр хүсэж байгаа амьдралаа одоо байгаа мэтээр хүссэн орчиндөө оруулж төсөөлнө бодно гэсэн. За нэгдүгээрт би оюун сэтгэлээрээ мэдэрч төсөөлнө. За жишээ нь та шинэ байр авч ийн гэж төсөөлье. За шинэ байрынхаа түлхүүрийг гарандаа атгаад хаалгаа онгойлоод орлоо. Хүл тань шал дээр алхаж гин, гараараа ширээ тавилгаа мэдэрлээ. Маш их ад жаргалтайгаар хүсэлтэн биелсэн ад жаргалтай байна гэж мэдэрнэ. За хоёрдугаар хүсэх сонсох үнэрлэг хамтлах буюу бүх мэдрэмжээ ашиглаад төсөөлнө. Галтгооны аяга тавгийг харлаа. Шинэхэн хоолны үнэр цонхоор ирж байгаа сэнгэнсэн агаар гаднаас сонсогдох хүүхдийн инээд цанган энийг мэдрэн. За хамгийн сүүлд нь бүхнээ та талархлаар дуусгана. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн та хүссэн амжилтаа аль хэдийнэ олж авсан мэдрээд үзээрэй. Бодит болно гэдэгт тань итгэлтэй байна. Тэгээ манифест нь ер нь бол таны дархийг айцын төлөвөөс итгэл найдварын төлөвөд шилжүүлдэг. Энэ нь одоо таныг хүссэн зүйлээ олж авахд бэлэн болгоно гэсэн. За өнөөдрийн подкастыг сонссон та бүхэндээ баярлалаа. Дараа уулзлаа. Баяртай.